Монголын технологийн салбарт ерөнхийдөө карьераа эхлэхэд ерөнхий 2 газраас ер нь бол эхэлж байгаа харагдаад байгаа. Та хэд бол бүгдээрээ мэдж байгаа. Нэг нь бол их сургууль, за нөгөөх нь болонгууд boot camp-ууд, за Mercer зарим хүмүүс бол за өөрөө интернетээс сурсан гэж үздэг. Гэхдээ тэр өөрөө интернетээс сурж байгаа хүмүүс бол онлайн course аваад өөрөөр хэлбэл ямарваа нэгэн boot camp маягийн зүйл авсан тийм хүмүүсийг хэлж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг хоёр хуваагаад үзчих болно гэсэн. За хэрвээ чи дөнгөж хэлж байгаа за их сургуульд орохоо мэдэхгүй за тэгээд boot camp явахгүйгээ мэдэхгүй аль нь илүү яг надад юм үлдэхийг мэдээд байгаа бол энэ бичлэгийг наад асуултанд чи хариулж өгөх зөвлөлээ гэж үнэхээр үзэж байгаа гэсэн. За чамд хэрвээ software engineer, computer science-аар сурах хүсэл мөрөлдөл байгаа бол ямар ч лээсэн нэг бол яг нь уламжлалт бакалаврын университет одоо ямар нэгэн сургуулийн тэр нэг бакалаврын зэргийг авах эсвэл ямар нэгэн boot camp-т сурах ийм боломжууд байгаа. За та хэд бол traditional route-ыг бас сайн мэдж байгаа бах. За шүтээс, MOIS гэх мэтлээ одоо хувийн сургуулиуд гэх мэтлэн эдгээрт 3-аас 4 жил суралцаад software engineer болоод төгсөөд тэгээд ерөнхийдөө дадлагаа хийгээд цалин авах боломжтой. За нөгөө зам нь болонгууд boot camp-ууд буюу одоо миний мэдхээр бол NEMI Academy гэж байгаа. За тэгээд ерөнхийдөө тус нь хэдүүлээ давуу талууд энэ хараад үзье. Хэрвээ чи их сургуульд орох юм бол мэдээж зөндөө олон давуу талууд байгаа. Цаг хугацаанд 4 жил гэж харж байгаа ч гэсэн ерөнхийдөө тэр дотроос зөндөө олон зүйлийг ааж болно гэж бол үзэж байгаа тий. За хамгийн одоо их сургуулийн амлалтыг зүйл нь бол чи юусод ингээд тэр технологийнхоо суур үндсэн ойлголт яаж ажиллаж байгаа тий. Тэдгээр зүйлийг ингээд фундаменталаар нь за SIPU яаж ажиллагаас нь эхлээд за энэ кодыг яаж run гэдэг хүртэл ерөнхийдөө бүгдийг сурдаг. За тэгэхдээ ерөнхийдөө яаж үйлдвэрлэлийн систем ажилтан гих мэтлэн тиймэрхүү зүйлсийг хүртэл бүгднийг ойлгож сурдаг гэсэн. За үүнд бас алгоритм, data structure, за тэгээд компьютерийн үндсэн одоо тэр ажиллагаа гих мэтлэн баг хардверийн хүртэл яаж ажилладаг, сүлжээ яаж ажилладаг гих мэтлэн ийм суурьаас нь эхэлж ерөнхийдөө явдаг. За мөн тэгээд 4 жилийн хугацаанд дараачих нь бол 4 жилийн хугацаанд чи ингээд аль хэзээ төлөвлөгдсөн тэр сурах үндсэн сурах мод гэж одоо ярьдаг. Тэрний дагуу ерөнхийдөө сурна гэсэн үг. За би энийг өөрөө яаж мэдээд байна гэх юм бол би өөрөө MOIS-ийн програм хангамжийн мэргэжлэр 2018 онд элсэж ороод 2022 онд төгсөж байсан. За тэгээд мэдээч networking opportunity буюу их сургуульд байгаа болонгууд жишээлбэл MOIS гэдэг сургууль зөвхөн software engineer биш болонгууд би бол зөндөө олон санхүүгээс хүн таньдаг болсон, зөндөө олон англи хэлний хүмүүсээс хүн мэддэг болсон, зөндөө олон нийгмийн ухааны хүн мэддэг болсон гэх мэтлэнгээр би маш олон танилуд өрөөтэй болсон. Энэ зөвхөн код мэддэг хүмүүсээс хязгаарлагдахгүй одоо debate хийдэг те одоо мэтгэлцдэг тим хүрээлт хүртэл орж өөрийнхөө одоо сул чадваруудыг дээшлүүлэх тийм боломж бол надад олдож байсан. Тэгэхээр энэ бол үнэхээр том даваа тал. За тэгээд ерөнхийдөө чи дараагийн даваа тал нь болохоор чи ямар нэгэн дипломтой болчихж байгаа болонгод нэг тийм арай нэг тийм safe option үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу? За би ийм дипломтой шүү гэд газруудад харуулад ажилд ороход нэг арай дипломгүй хүнээсээ дээр байх тэр мэдрэмжийг ерөнхийдөө аавна гэсэн үг. За ямар ч хэлсэн би нэг юм эхлүүлсэн бол дуусгадаг. За энэ 4 жилийн хугацаанд юм хийсэн байх ч юм уу те. Тэдгэрийг ерөнхийдөө ингээд тухайн хүмүүст тэр ихтгэл найдварыг авах ийм төлөв болгож ерөнхийдөө хаардаг. За тэгэхээр университетийг ерөнхийд нь базаад харангууд эндээс хамгийн том зүйл нь бол networking and opportunities гэдэг энэ зүйл байна. Үүнээс гадна багш нартайгаа ч networking хийх бүрэн боломжтой. За би жишээлбэл MOIS-ийн лам ролон гэх багш дээр жишээлбэл яг нарийн ширээнүүдийг асуугаад ойлгохгүй юмудаа асуугаад тэр нэмэлт цагаар очиж тийм юм бол авдаг байсан. Яг тэр багшийн хувьд бол яг нэг цаг надад бол зарцуулаагүй. Гэхдээ би болонгод тэр хэдхэн асууснараа өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг аваад тэгээд цааш явах боломжтой байсан гэсэн үг байхгүй. За одоо бол дараачих нь бол boot camp. За boot camp-ийг бас би бол мэднэ. Яагаад гэвэл би өөрөө boot camp-т бол тодорхой хэмжээгээр бол багшилж байсан. За 1-2 төгсөлтийг бол төгсөхөд нь бол гар би багшилж оролцож байсан.
Тийм болохоор ерөнхийдөө энд бол юу болдгийг бас мэднэ гэсэн үг. За bootcamp-д яг чамд юу өгөх гээд байна вэ гингүүд маш богино хугацаанд маш эрчимтэйгээр аль болох технологийн карьерт хэрэгтэй мэдлгүүдийг чинь багцлж өгөхийг юм бол хичээдэг гэж юм бол ойлгож болно. Тэр энд бол жишээлбэл чамд тийм компьютер яаж ажилтгийг дэлгэрэнгүй заагаад за ингээд үүслийн систем гэж юм байдгийг дэлгэрэнгүй заагаад хийж яваад байх юм цаг зав байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд чамд ойлголтыг нь маш богинохон хэмжээд гяс өгөөд тэгэд яг үндсэн код руу ерөөхдөө орохыг төлөвлөж байгаа гэсэн үг. За тэгээд чи хийх юмнууд чинь дандаа practical project-ууд дээр явна. Нэг бол project based learning вэ PBL гэж ерөнхийдөө тухайн үед бол ярьдаг байсан. Үүнийг сайн хэрэгжүүлж явдаг газрууд байдаг. За үүний нэг нь бол томуучин alternative school байгаа тий. За сүүлдээ бол Nimi Academic би бас өөрөө энэ доторх нь одоо яаж хүнд юм заагаад байна гэдгийг нь харангуйтаа тэдний сургалтын шилбэл худалдаж авсан байгаа тий. Тэнгүүд тэр бүгдийг харангуут бүгдээрээ PBL дээр явж байгаа. Тэр надад бол үнэхээр таалагдж байгаа гэсэн. Тэгэхээр бүгд шууд код авчиж эхлээл. За энийг яаж ажиллуулах вэ? Би энэ project-ийг яаж эхлүүлэх вэ гэдгийг бүгдийг нь багштайгаа цуг одоо ингэж явдаг. За тэгээд шууд ерөнхийдөө яг тэр project-уудыг эхнээс нь хийгээд явчихдаг юм лээ. За тэгээд career focused support гэдэг миний мэдхээр за нэрийг мартчихлаа. Ямар ч лсэн миний мэдх нэг сайн гэж боддог газар нэг шагаа өдөртэй нэг course ерөнхийдөө байгаа. Тэднийх бол илүү career тал руу ерөнхийдөө одоо software инженеруудыг цааш нь явуулаад гадаад руу хүртэл зоочлох тиймэрхүү юм бол авч хэлэлцдэг. Тэгэхээр магадгүй энэ нь тэр нөгөө нэг traditional диплом авснаасаа даваа талтай байх бас нэг боломж юм болоо гэж ер нь бол хөвдөө бодоод байгаа. Чи үнэхээр сайн тухайн зүйлүүдэд сурчих юм бол хэрхэн яаж гадаад руу ажиллах вэ гэдгийг тухайн хүмүүс тодорхой хэмжээнд багш нараас одоо их сургуулийн багш нараас илүү мэддэг байх боломжтой болонгод тэр тал дээр нь илүү дэмжиж өгдөг болонгод энэ дээр арай даваа талтай гэж юу нь бол бодож болно. За ингээд мөн арай хямдхан юм болоо гэж юу нь бол төсөөлсөн. За зарим газрууд нь бол яг их сургуулийн 4 жилийн төлбөртэй юу нь бол ойролцоо гарч ирэхээр байлаа. За бусад газрууд нь ерөнхийдөө их сургуулийн 4 жилийн төлбөрөөс яаж жодсон хямдхан. За зарим нь бол юу гэдгийг 400 500 мянгаас ч юм 200 2 сая 500 ч юм уу те 4 сая ч юм уу яг тиймэрхүү янз бүрээр бол эхлээд байгаа. Тэнгүүд их сургуультай харьцуулахад ялч арай хямдхан юм уу л гэж юу нь бол бодоод байгаа юм. За тэгээд үүний дараа ерөнхийдөө яг харьцуулаад бүгднийг ингээд би нэг ийм юм болгоод харцсан байгаа. За энийг одоо ингэж visually ингээд 5 талт юм болгоод харчангууд нэг арай нэг харьцуулахад бас амар юм болоо гэж юм бодоод байна. За тэгээд ерөнхийдөө л ингээ хараад тангууд их сургуульч төгссөн юм уу төгсөөгүй юм уу те. Тэг яг чамд тийм суур ойлголт нь байна уу байхгүй юу гэдэг чинь ерөнхийдөө university-с сурсан бол энэ нь илүү их даваа талтай. Тэг яг ингээд бүр том зургаар нь ингээ хараад үзэнгүүт одоо энэ том тех компаниудад мундаг ажиллаад мундаг цалиа авч байгаа хүмүүс нь яг үндэ их сургууль төгссөн хүмүүс аахгүй. Яг л үгүй тэр хүмүүс ч одоогийн ажиллаж байгаа системийн бүх суурийг нь тавьсан, фаундейшнийг нь тавьсан, яаж ажиллах юм мэддэг, энэ фреймворкуудыг яаж цааш нь авч явж байгаа мэддэг тиймэрхүү хүмүүс. За хэрвээ чи bootcamp сурангууд яах вэ гингүүд эхлээд чи бага хэмжээний мөнгө төлчөнгүүтээ шууд дадлага хийгээд Монголын ямар ч одоо би бол компанид дадлага хийгээд цалинжих боломжтой гэж бодож байгаа. Тэгээд цалинжингаа туршлагачаад туршлагачсныхаа дараа гарч ирэх цалинжаа ерөнхийдөө нэмэгдэх боломжтой гэж юу нь бол харж байгаа гэсэн. Тэгээ яг чи тухайн ажил зориулсан скиллүүдээ хөгжүүлээд байгаа байхгүй юу? Хэрвээ чи bootcamp явах юм бол өөрөөр хэлбэл чамайг React дээр сайн болгоё гэж бол одоо жишээлбэл bootcamp-ууд хэлж магадгүй. Тэгмээд энэ юу гэсэн үг вэ гэнгүүт чи зөвхөн тэр React гэдэг фреймворкийн хувьд ажил хайх бүрэн боломжтой болж байгаа гэсэн үг. React гэдэг зүйлийг чи сурснараа би React гэдэг зүйлийг ашигладаг газар ажилд орох боломжтой болж байна гэсэн үг. За тэгэнгүүт чи ажил дээр гарахад
ямар боломж байна вэ гингүүд ямар ч лсэн чи bootcamp явах юм бол ажлын байранд бүрэн орох боломжтой. University-д сурсан ч гэсэн ажлын байранд бүрэн орох боломжтой. За тэгээд цаашаага чи карьерээ ахиулъя гэж бодонгууд миний бодлоор university одоо их сургууль сурсан илүү даваа тал болж өгч байгаа. Яагаад вэ гингүүд чи хүссэн үсээгүй өөр салбарууд хичээлүүдийг авч үздэг. Тэнгүүд чи тэндээсээ яаж project-ийг менежлэх вэ те? Яаж би ерөнхийдөө хүмүүстэй харьцах вэ? Яаж би ярих чадвараа сайжруулах вэ гэдэг зүйл рүү хандаад ивчдэг болонгод өөрөөр хэлбэл яг тэр софтвер инженерийг удирдах хэмжээний тэр хүмүүсийг университетийн ерөнхийдөө бэлдэх тиймэрхүү хичээлүүдийг занс нь ерөнхийдөө өгж байгаа гэж бол харж болно. Их сургуульд орсноор чи яг бас project хийхгүй байна уу гэж бодвол үгүй. Яг үүндээ зарим нэг хичээлүүд бол маш их код бичүүлдэг. Тэгээ тэр нь бол үнэхээр хүнд бараг босож хичээл дээр цаг гаргаж амжихгүй байхад тэр хичээлийнхаа лабораторийг хийх гэж ерөнхийдөө чи хамаг цагаа өнгөрөөдөг. Гэхдээ чи хэцүү зүйл хийж байгаа болонгууд маш их зүйлийг эндээс сурч авдаг гэсэн үг байхгүй юу. За миний мэдхээр бол data structure дээр одоо ингээд харангууд энэ мод гэж юм байт юм байна. Энэ чи юм амарх юм байна гэж харж байгаа боловч хэрвээ чи chat GPT-г юмгүйгээр өөрөөсөө тэр зүйлийг бичингүүтэй өөрөөсөө тэр зүйлийг имплемент хийх гэж оролдоход үзэнгүүд энэ ямар зүйл вэ гэдгийг цаг зарцуулсныхаа дараа ойлгоод хэрвээ чи тухайн зүйл дээр их цаг зарцуулж байна гэдэг чинь тэр асуудлыг чи шийдэх тэр асуудлыг шийдэх тэр чадвар чинь дээшилж байгаа гэсэн үг байхгүй. Тэр асуудлыг шийдэх чадвар дээшилж байна гэдэг чинь чи ямар нэгэн хүнд зүйлтэй ажлын байран дээр тулангууд тухайн зүйлийг шийдэж чадахгүй юу чинь шууд гараад ирж байгаа гэсэн. Тэгэхээр чи их сургуульд ажиллаж байсан ч одоо их сургуульд явж байгаа ч гэсэн bootcamp явж байгаа ч гэсэн аль алинд давал сул тал байгаа. Чиний зорилго чи юу вэ гэдгийг л байнга бодож явах хэрэгтэй гэсэн. Чи үнэхээр ажлын байран дээр софтвер инженерээр гараад ажилламаар байвал чи аль алингуур нь явсан бүх зүйл чам дээр байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо энэ хамгийн сүүлд нь бүх зүйл бол чи. Тэгэд энэ дээр нэг бодож байгаа зүйл нь болонгод чи bootcamp явсан ч их сургуульд явсан ч гэсэн хоёулаа зөв зүйл. Чи чамд явах боломж нь үнэхээр энэ зүйлээр сурахыг хүсэж байгаа бол боломжтой левел аль нэгэнд нь бол сурах хэрэгтэй. Чи ганцаараа гэртээ ерөнхийдөө ингээд онлайн курс аваад хийсний оронд миний бодлоор bootcamp сурсан нь илүү даваа талтай гэсэн. Яагаад вэ гэхээр яг ажлын байран дээр их сургууль төгсөөд бүх хүн гардгүй гэвэл үгүй. Яагаад гэвэл жишээлбэл би 2022 онд төгсөж байхад хамгийн анх би одоо манай ангид ороход 100 хүүхэд байсан тий. Яг намайг төгсөхэд бол 16 билүү 18 билүү 20 төгтөл зөв надтай хамт төгсөж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар их хүүхэд замаасаа болдог, ямар их хүүхэд төгсөж амждаггүй ч юм уу тий. Одоо яг хичнээн софтвер инженерээр төгсөөд ч гэсэн тэр ажиллаар ажилдаггүй тийм хүмүүс бол байгаа. Тэгэхээр энэ бол угаасаа шалгарал. Тухайн хүмүүс яг өөрийнхөө хүссэн зүйлээ олсон олоогүйгээс амар холбоотой. Бас чи bootcamp сурчаад энэ зүйлээрээ ажиллаж болно, ажиллахгүй ч гэж болно. Энийг бол би бол тухайн хүний л хүсэл зориг, тухайн хүний сурах тэр хурдтай хамааралтай гэж бодож байгаа. Би бол 2-3 сар bootcamp эрчимтэй явангуудаа шууд ажлын байран дээр ажиллах бүрэн боломжтой гэж боддог юм. Яг тэрийг ч зэрэхэд бол зөв гэж бодож байгаа. Тэгэхээр чи яг өөртөө зориулсан зүйлийг л сонгох хэрэгтэй. Хурдны хувьд сурахад юу юм те? Би яг зөвхөн кодинг скиллээ үнэхээр сайжруулаад юм мундаг кодер болохыг хүсэж байгаа бол магадгүй шууд bootcamp найдвартай те. Яг үүндээ чи цаашдаа өөрийгөө бүх чадвараараа хөгжүүлээд өөрийн гэсэн тийм tech career томоор хөвөхийг хүсэж байвал магадгүй их сургуулийн зүгээр ягаад вэ гэнгүүт чи цаашдаа компани ч юм уу тиймэрхүү стартап байгуулад явъя гэж хүсэнгүүт хүссэн үсээгүй чамд бусад зүйлийг сурах хэрэг гарна. Санхүүгийн хувьд. За тэмүүтээ одоо яаж хүмүүсийг менеж хийх юм, яаж одоо зорилгоо тавьж, яаж реалист гэхээр одоо тэр бүтээгдэхүүнийг кяс туршиж үзээд орлоготой байх гэдэг юмыг туршихын тулд хүссэн үсээгүй маш олон чадвар хэрэгтэй. Тэгвэл тэдгээрийг университет бас өгөх боломжтой гэж өгж байгаа гэсэн үг. Тэгэд одоо яг чиний хувьд бол чиний ирээдүйг үнэхээр эхэлж байгаа бол яг одоо чи өдөр болгон ихэд кодоо бич. Хэрвээ чи ямар нэгэн байдлаар менежер ч юм тиймэрхүү болохыг хүсэж байгаа бол чи заавал код бичиж
сурах хэвээр. Энэ юу гэсэн үг юм чи код хараад ойлгодог байх хэвээр. Код хараад ойлгодог байна гэдэг чинь энэ таскыг хийхэд аль зэрэг хугацаа орох уу гэдгийг нь хүртэл мэддэг байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд өөрөө өөрийнхөө хэрэгтэй тэр нэг портфолионуудыг бэлдээд тий. За би юм хийж яасан гэмүү те ажлын байран дээр бариад очиход харагдах юмтай байвал зүгээр. За тэгээд энэ contribute to open source эдрийг бол ерөнхийдөө бол би шууд recommend хийхгүй. Яг тэгвэл энийг бол чи үнэхээр олон улсын юмд зорж байгаа бол хийх ёстой байх. За тэгээд энэ бол хамгийн чухал зүйл. Одоо ингээд AI хөгжөөл байна гэсэн хэдий чи AI миний ажлыг авна гэд одоо ингээд сурхаа болох ямар ч боломж байхгүй. Яг тэгвэл бид нар ирээдүйд код бичихгүй маань гэхэд дахиад AI эйжентүүдийг менеж хийдэг тиймэрхүү зүйл одоо ерөнхийдөө болч ерөнхийдөө ороод байгаа. Тийм болохоор бид нар одоо ашиглах төхөөрөмж технологи өөрчлөгдөх болохоос биш нэг төр суур фундаментал зүйл хизээч өөрчлөгдөхгүй. Софтвер инженер гэдэг юм бол байсаар л байна. Системтэйгээ холбогдсоор л байна. Тэгэхээр одоо энэ зүйл алга болно гэж болж хизээж айх хэрэггүй гэсэн. За тэгэхээр энэхүү бичлэгээр өгөх гэсэн юм бол чи үнэхээр software engineer, computer science тэ IT чиглэлээр үнэхээр сурах гэж байгаа бол их сургууль bootcamp аль нь ч байсан яг үндэ хамаагүй чамд боломжтой level бүх сурах боломжийг ашиглаад сур тийм гой хүрээлэлд ороод код бичих бол бич тэ миний одоо recommend хийж байгаа bootcamp гэх юм бол Nimi Academy гэж байна. Их сургууль гэвэл мэдээж тэгэл топ их сургуулиудад тайлбарлах орох хэрэгтэй. Тэнд яагаад вэ гэвэл мундаг хүүхдүүд шигшигдээд орсон байгаа. Нүг чи тэр мундаг хүүхдүүдээс мөн хүүхдүүдээ өрсөлдөнгөө шигшигдэнгээ олимпиад эдэрт ороод хийх боломжтой. Тийм болгоод чамд ерөнхийдөө өгж байгаа зөвлөгөө нь бол аль болох бүгдийг хий. Тэгээд хизээч оройтно гэж байхгүй. Миний мэдхээр бол 30 хүрчээд ч гэсэн код сураад яг ажил хийдэг миний мэдэх бол хүмүүс байна. За бүр 10 хэдтгээс эхлээд надтай адилхан тийм код бичээд эхлээд ажилд орсон тийм хөөч хүмүүс аа. Тэгэхээр чамд амжилт хүсье. Тэгээд технологитой холбоотой мэдхгүй зүйлс байвал тэгээд асууж агаарай. Тэгээд хэрвээ чам таалагдсан бол лайк дараачихаа иймэрхүү зөвлөгөөг чамд өгөх болно. За ингээд энэ хөгжлөгээр хамт байсан чамд баярлалаа. Баярлалаа.